Есүс Христ амьд өнөөдрийн ийм сургаалыг би та бүхэнд хуваалцах чинь. Есүс Христ амьд. Бүтэн цай өдөр бүр Есүс Христ итгэж хүмүүс хамтаа цугладаг. Тэгээд бид нар хамтаа хурж ирээд их эзэн Есүсийг, эцэг Бурхныг, түүний ариун сүнсийг бид нар хамтдаа хүндэлдэг байгаа. Есүс бидэнд өгч байгаа үг сургаалыг сонсож тэр үгийн дагуу хэрхэн эх 7 хоног бид нар амьдрах вэ гэдгийг бид Бурхны өмнө ирж залбирдаг байгаа. Тэгээд эзнээс бид нар асуудаг, эзэн минь та хамт байж, эзэн минь та намайг удирдаач гэдэг. Есүс Христ амьд учраас би түүнээс гуйдаг. Бурхан минь та надад зааж өгөөч. Та өөрийнхөө үг сургаалаар дамжуулж намайг чиглүүлээч. Миний хийх сонголт, миний хийж байгаа шийдвэр бүхэн таны өмнө тааламжт байгаасаа гэж бид нар эзний өмнө ирдэг байгаа. Өнөөдөр би таныг гайхалтай ишлэлийг би танд уншигмөр. Матай номын 28 дугаар бүлгийн 1-ээс 7 дугаар ишлэл, би энэ 7 ишлэлийг танд уншиг. Амралтын өдрийн дараа 7 хоногийн эхний өдөр үүрээр Магдалийн Мария болон нөгөө Мария нар бушийг үзэхээр ирэв. Харагтун маш хүчтэй газар хөдлөлт болжээ. Учир нь эзний тэнгэр элч тэнгэрээс буун ирж чулууг зайлуулад дээр нь суужээ. Эзний тэнгэр элч тэр чулуун бушийг тагалсан байсан, амыг тагалсан байсан тэр чулууг зайлуулсан. Тэгээ дээр нь суугаад. Юу гэсэн гээд түүний дүр аян луга адил хувцсан зас шиг цагаан байв. Харуулуу түүнээс айнж ичирч өгсөн мэт байжээ. Болжээ. Тэгтэл тэнгэр элч эмэгтэйчүүдэд бүү аа. Загалмайд цовдлогдсон Есүсийг хайж байгааг чинь би мэдэж байна. Тэр энд байхгүй. Тэр энд байхгүй. Тэр энд байхгүй. Тэр энд байхгүй. Халелуя. Тэр энд байхгүй. Амен. Тэгээд өргөжлүүл юм шилсэн гэж. Учир нь хилж байснараа тэр амьдсан эрэх түн. Түүний хөвтөж байсан газрыг үзэх түн. Хурдан очиж шавнарт нь тэр үхэгсдээс амилжээ. Тэр та нараас түрүүнд Галилд хүрэх тул та нар тэнд түүнийг харах болно гэж харагдав. Би та нарт хэллээ гэвэ. Амен. Яг энэ дараагийн ишлэл дээр хэрхэн Есүс Христ тэр эмэгтэйчүүдтэй уулзсан тухай гардаг. Би амилсан, би хэлсэн, би ярьж иш үзүүлэгчдийг хэлжсэний дагуу би амьд байна гэдгийг тэр хэлсэн. Энэ мэдээ, энэ бол сайн мэдээ маа. Энэ мэдээ энэ дэлхийн түүхийг өөрчилж итгэл найдвар алд гээсэн хүн төрлөختөнд найдварыг авчирсан юм аа. Христ Есүсийн дахин амьлт нь бидний бүхий л асуудлын хариулт болж ирсэн юм аа. Халелуя. Хүн төрлөختний хамгийн том асуудал юу байж? Энэ бол үхэл. Үхэл бол хамгийн том асуудал. Бид нар магадгүй мөнгөгүй байдлын тухай ярьж болно. Эсвэл бид нар эрх мэдэлгүй байдлын тухай ярьж болно. Бид нар байртай байргүй асуудлын тухай ярьдаг. Гэхдээ энэ бүхнийг шийдэж болно. Учир нь бид амьд байгаа үед, бид нар хөдөлмөрж байгаа үед, бид нар залбирж байгаа үед, бид нар бүтээж байгаа үед бид нар энэ бүхнийг авах боломжтой. Бүх материалын зүйлийг та авах боломжтой юм аа найзаа. Тэгд байгаа найзтай хэлэхгүй. Материалын зүйл бол асуудал биш юм аа гэж. Энэ бүхнийг та авч болно. Та нэр хүндтэй болж болно, та байр суурьтай болж болно, та байр савтайч болж болно гэсэн. Харин хүн төрлөختний шийдэж чадахгүй хамгийн том асуудал үхэл байсан. Үеэс үед 100-аас 100-д үхэл хүмүүсийг айлгадаг байсан. Одоо ч гэсэн үхэл хүмүүсийн амьдралыг хянаж, хүмүүсийн амьдралыг дарамтлж, хүмүүст айцыг бий болгосон. Харин энэ айцыг Есүс Христ яасан юм аа. Халелуя. Халелуя. Амен. Христ үрд мөн амьд бөгөөд түүний үхэл ба дахин амьлалт нь итгэгч нарт үргэлж сайныг үлдэж ирсэн бөгөөд одоо ч гэсэн үлдэж байгаа. Үеийн үед 2000 гаруй жилийн тэртээс эхлээд өнөөдрийн хүртэл Есүс Христ итгэлээ тавьсан мянган сая тэр бум хүмүүст эзэн Есүс Христ үргэлж сайныг үлдэж ирсэн. Учир нь тэр амьд учраас. Би өнөөдөр танд 3 зүйлийг хэлж өгмөр. Нэгдүгээрт нь дахин амьлалт нь хүн бүрийг аврах чадaltaй юм аа. Хүн бүрийг бүгдээрээ хүн бүрийг гэж хэлэхгүй юу? Дахин амьлалт нь хүн бүрийг авах чадaltaй юм аа. Халелуя. Халелуя. Иохан номын 5 дугаар бүлгийн 25 дээр ингэж хэлсэн байна. Үннээр би та нарт хэлье. Үхэгсэд Бурхны хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчгээд байна. Сонсогчд нь амьдрах болно гэсэн. Халелуя. Бурхны хүү Есүс Христийн дууг сонссон хүн бүр нь амьдрах болно гэсэн. Халелуя. Хэдийгээр бид сүнсээрээ сэтгэл санаагаараа амьдралынхаа зорилгоор өгсөн байдаг боловч харин их эзэн Есүсийн дууг сонсох үед та амьдрах боломжтой юм гэсэн. Мөн Еврей номын 7 дугаар бүлгийн 25 дугаар ингэж хэлсэн байна. Тиймээс тэр өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогсдыг бүрэн төгс аврах чадвартай гэсэн. Халелуя. Түүгээр дамжуулж буюу Есүс Христээр дамжиж ирсэн хүн бүрийг аврах чадaltaй юм гэсэн.
Бурханаар аврагдах боломжгүй хүн гэж нэгч байхгүй маа. Заримдаа бид нар боддог манай хөршийн шахах нь аврагдахгүй хаа би ч яг гайгүй хаа. Гайгүй хүн гайтай хүн гэж Бурхан байдгүй. Хүн бүр нүгэлтэй гэж Библи өгүүлсэн. Харин бас Библид юу гэж хэлсэн гэж бүх хүнд Бурхан хайртай гэж өгүүлсэн. Халелуя. Бурхан надад хайртай шиг танд маш яг адилхан хайртай. Бурхан миний төлөө загмаа цовлогдсон нас борсны адил Бурхан таны төлөө загмаа цовлогдсон нас борсон. Есүс Христ миний төлөө дахин амьсны адил бас таны төлөө дахин амьссан. Халелуя. Есүс Христ надад хайртай, танд хайртай. Есүс надад мөнхийн амийг өгсөн адил Есүс танд бас мөнхийн амийг өгсөн. Есүс надад мөнхийн найдварыг өгсөн адил бас танд Есүс мөнхийн найдварыг өгсөн юм аа. Халелуя. Тэр бүх хүнийг аврах чадaltaй юм аа. Бүх хүнийг аврах чадaltaй юм аа. Би Солонгосын Христ итгэгчдийн түүхэнд гарсан нэгэн эмээлтэй үйл явдлыг би өнөөдөр та бүхэнд гэрчилж ярихыг хүсэж байна. Солонгосын Христ маш олон зүйл болсон л доо. Гэтэ энэ 80-аад оны үед болоо 90-аад оны үед болсон үйл явдал. Нэгэн сүмийн пастрын гэр бүлд шоронгоос оргож явсан нэг ялтан орж эхнэр хоёр хүүхдийн амийг хөнөөсөн байдаг. Тэгээд цагдаа нарт баригдсан байна. Түүнийг цагдаа нарт баригдсны дараа бүх хэрэг явдал өрнөж явах үед мэдээч эхнэр хүүхдээ алдсан аавын сэтгэл ямар хэцүү байсан. Хэсэг хугацааны дараа нөгөө пастор аав өөрийнх нь эхнэр ба хүүхдүүдийн амийг хөнөөсөн тэр хүнтэй уулзахыг хүссэн баг. Тэгээд тэр цагдаагаас хүсэл тавьсан. Би энэ хүнтэй уулзмаар байна. Харин энэ үед тэд хүлээж аваагүй ихний үгүй болох үгүй энэ боломж. Яг та илүү их шаналга болно. Энэ хүн өөрийнхөө хийсэн хэргийг хийсэн хэрэгтээ гимшихгүй, хийсэн хэрэгээ буруу гэдгийг ойлгохгүй байх. Тийм учраас энэ илүү их танд шаналлыг авчирна. Тэр хүн танаас уучлалыг ч гуйхгүй. Тийм учраас энэ танд илүү дарамтыг авчрах болно. Энэ хүн хийсэн хэрэгээрээ баярлж, бардамж байгаа учраас та энэ хүнтэй уулзах юм бол илүү их та зүрх сэтгэлдээ шарахыг авах. Тийм учраас та энэтэй уулзах болохгүй гэсэн, уулзах боломжгүй маа гэсэн. Энэ хүн өргөдөл бичээлээс гуугаас эцэст нь зөвшөөрсөн. За энэ тэгвэл таны та уулз. Харин дараа нь таны зүрх сэтгэл амьдралд болох тэр их өөрчлөлтийг бид нэр хүлээх боломжгүй та ойлгож байгаа үстэй. Та ухамсартайгаар санаатайгаар шийдвэр гаргасан гэж бид итгэж байна. Та уулзаа. Тэгээд тэр хүн уулзаад нэг удаагийн уулзалт тэр алуурчныг өөрчилсөн баг. Энэ хүн уулзаад тэр пастор юу ч хэлсэн гэж хамгийн ихний амнаас гарсан үг юугаар би чамайг уучлж байна гэсэн. Энэ эхнэр хүүхдийн аминд хүрсэн энэ хүн юу ч хэлж чадаагүй. Яагаад гэвэл тэр өөр юм хүлээжсэн баг. Чамайг үгүй ядчихээн, чамайг үххий чинь харах сайхан байх болно гэдгийг сонсохыг хүссэн баг. Чам шиг өөдгөө юмнууд энэ дэлхийгээс арчигдаасаа гэж хэлнэ гэж бодсон баг. Гэтэл тэр итгэгчийн зүрх сэтгэлд Бурханы уучлал дүүрэн байсан. Тэгээд тэр залуу үргэлжлүүлж хэлэхдээ Бурхан Есүс намайг уучлсны адил би чамайг уучлж байна. Энэ хүн Есүс Христийг хүлээн авсан. Тэр цаазаар авагдах тэр өдрийн хүртэл Есүсийн сайныг тунхаглаж амьдэрсэн. Бурхан хүн бүхнийг аврах чадaltaй юм аа. Та хүний амьд хүрсэн ч байна. Та хулгай ярьж худлаа ярьсан ч байна. Та амьдралынхаа ихэнх хэсгийг үргэлж худал хуурмаг дотор өнгөрүүлсэн ч байна. Бурхан таныг аврах чадaltaй юм аа. Учир нь Бурхан танд хайртай. Иохан номын 3 дугаар бүлгийн 16 дугаар энэ Библийн түлхүүр алтан ишлэлд хэлэхдээ Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ илгээсэн гэсэн. Есүс Христ энэ дэлхий дээр Бурханы хайр болж ирсэн. Есүс Христ яллах гэж ирээгүй. Тэр шүүх гэж ирээгүй. Тэр биднийг гэмтээ нүгэлтээ буруутан гэдгийг тунхаглах гэж ирээгүй. Харин тэр Бурхан танд хайртай гэдгийг хэлэх гэж ирсэн юм. Бурхан бүх хүмүүсийг аврах чадaltaй заа. Нэгдүгээрт нь тэр биднийг үхлээс аварсан. Мэдээж бидний бие махбод үхэн, бид бүгдээрээ л үхэн. Бид нэр өдрөөс өдөрт бид үхэл рүү ойртож байгаа. Бидний бие махбод өдрөөс өдөрт хөгшөрч байгаа. Амен. Би нэг өнгөрсөн энэ дээр би нэг төлөвшлтийн хичээл бэлдэж байгаа нэг юм зүйлийг бас би ойлгосон байгаа. Тэгээ ойлгохоос гадна тэгээд үргэлж би боддог байсан. Бас би та нарт өнөөдөр хэлж өгмөр. Өөрийнхөө хөгшрөлтөд бити тэмцээрэй. Хөгшрөлтөөгөө тэмцэх бүрд хүн илүү их стресстэй гэнэ. Нэг
Үсчээс нэмэгдчихлээ. 2 байсан 4 болчихлоо. Яана. Шүд ганхаж байна. Яана. Хөл гар өвдөж байна. Уул нь ингээл овоо гүйжсэн. Одоо гүйж чадгаа боллоо. Яана. 2 хөлтэй байсан 3 боллоо. Удахгүй 4 болно. Яана. Хөгшөрч байна. Энэ бие махбод хөгшөрнө, угаасаа хөгшөрнө. Бүгдээр дэрэгд байгаа найздаа хэлэхгүй. Бие махбод бол хөгшөрнө. Амен, угаасаа хөгшөрнө. Бити санаа зовоор. Яг бол танаас өмнөх хүмүүс ч гэсэн тэгж хөгшөрсөн, та ч гэсэн хөгшөрнө, таны дараах хүмүүс ч гэсэн бас адилхан хөгшөрнө. Та зарим хүмүүсийг үрд мөх залуугаараа байна гэж бодож байна. Үгүй, бүгд адилхан хөгшөр болно. Бүгд адилхан энэ хорвоог орхих болно гэсэн. Харин бид Есүс Христээс юг сурсан бэ гэхээр Есүс Христ бидэнд юг олсон бэ? Түүнд Есүст итгэсэн гэдэг хүн амин сүнсээр үрд мөх Бурхантай хамт байх болно гэсэн. Тэр нь хизээж сүрхгүй бөгөөд үргэлжлүүлэн амьдрсаар байх болно гэсэн. Амен. Тийм учраас нэгдүгээр Бурхан биднийг Есүс Христийн дахин амьлтаар дамжуулж үхлээс аварсан юм аа. Хоёрдугаарт тэр биднийг нүглээс аварсан юм. Нүгэл биднийг хянахаа болсон гэсэн. Есүс Христийн үхэл ба дахин амьлтаар дамжуулж нүглийн гинж тасарсан. Тэр биднийг дахиж нүгэл биднийг дахиж ерсөө хянах боломжгүй болсон. Бид Есүс Христээс нэгэн чухал зүйлийг сурсан. Бид нүглийг ялах боломжтой гэдгийг. Амен. Халелуя. Бүгдээрээ дэгд байгаа найз таанд хэлэхгүй. Нүглийг ялах боломжтой юм аа. Есүс Христээс болж түүний үхэл ба дахин амьлтаас болж нүгэл таны амьдралд хүчгүй болсон гэдгийг та ойлгож итгэлээр хүлээж авах тун. Бид нар заавал нүгэл үлдэх ёстой биш болсон гэсэн. Бид нар Есүс Христийг мэдхээс өмнө, таньж мэдхээс өмнө заавал нүгэл үлдэх ёстой юм шиг бид нар боддог. Заавал уух ёстой юм шиг, заавал зодтолдох ёстой юм шиг, заавал хулгай хийх ёстой юм шиг, заавал худлаа ярих ёстой юм шиг бид нар боддог. Бид нар заавал нүгэл хийхгүй бол энэ нийгэм бусад найз нөхдөөрөө хүлээн зөвшөөрөхдөггүй гэж боддог. Хамт суугаар аригдахгүй юм бол намайг найз нар хүлээж авахгүй, хамт яваа шоудахгүй юм бол би ганцаардсан найз нөхдөхгүй хүн болно гэж боддог. Харин тийм биш ээ найз маань. Амен. Бид заавал нүгэл үлдэх ёстой биш. Бид нүглийн болжлоос чөлөөлөгдсөн Есүс Христийн үхэл ба дахин амьлтаар дамжиж. Амен. Нэгдүгээрт нь Есүс Христэд тийм дахин амьлалт нь хүн бүрийг аврах чадaltaй. Хоёрдугаарт нь дахин амьлалт нь биднийг Есүсийн ялалтан дотор амьдрах эрх ба хүчийг өгдөг юм аа. Амьд Христ энэ дэлхийг болон харанхуй хүчийг ялж амьдрах хүчийг түнд итгэгч нарт өгдөг. Ром номын 8:37 дээр ингэж хэлсэн байна. Харин бид энэ бүхний дотор бидний хайрладаг түүгээр дамжуулан давуулан дийлдэг юм аа гэсэн. Амен. Есүсээр дамжуулж бид нар давуулан дийлдэг гэсэн. Бид нар зүгээр нэг ялагч нар биш. Бид нар бүр давуулж дийлэх болно гэсэн. Мөн Ром номын Матай номын 28 дугаар бүлгийн 20 дээр хэлсэн. Энэ Есүс Христийн маш гайхалтай сэтгэл хөдлөм амлалт байгаа гэсэн. Юу гэж хэлсэн бэхээр миний та нар тушаасан бүгдийг сахин билүүлэхийг хэдэн за харагтун үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэж айлтдаг гэсэн. Халелуя. Есүс Христ үргэлж бидэнтэй хамт байх болно гэсэн. Тэгмээс бид энэ дэлхийг ялах бол Есүс Христ Иохан номын 16 дугаар бүлгийн 32 дугаар ишлэлтэй би дэлхийг ялсан гэж хэлсэн. Амен. Ялалт таны талд, ялалт бидний талд байгаа гэсэн. Бурхан таныг түүний хүчийг аваасаа гэж хүсдэг. Та зүрхэндээ итгэлийг тань түүний загалмай өмнө хурж ирэх үед Христ Есүс таны бүх нүглийг гүйчилж, ариун сүнс таны амьдралд хурж ирдэг гэдгийг бүү мартаа. Тэр таныг найдваргүй амьдралаас тань гаргаж, ялгуулсан хүчээр бэлхэн шинэ амьдралыг өгдөг юм аа. Эсний ариун сүнс өнөөдөр үргэлж танд хамт байх болно. Энэ ялгуулсан хүч бол Христийн үхлийг ялсан хүч бөгөөд энэ хүч өнөөдөр тантай бас надтай хамт байдаг юм. Энд дээр би хоёр зүйлийг танд хэлж өгмөр. Энэ хүч нь таны Христ дотор өөрчлөгч хүч юм аа. Бид Есүс Христийн хүчээр дамжиж өөрчлөгдөв. Зарим хүмүүс сүмд хурж ирчээд анх сүмд хурчээд хэсэг хугацаанд дараа ингэж хэлдэг. Пастора, би нэг л өөр болоод байна. Яаж би өөрөө болоод гэж мэдээд байна. Яаж би одоо яагаад ч нэг муу зуршлаа үлдэх гэх нэг л болохгүй байгаад. Нэг л хийх ёсгүй. Яагаад ч би урд нь торхгүй худлаа ярьдаг гэсэн худлаа ярьж чадахгүй байна. Би яагаад ч торхгүй би худал хуурмгийг сонгодог гэсэн би тэгж чадахгүй ч. Би ямар нэг юм хүлэгдээд байгаа шиг байна. Би уул нь гайгүй сэтгэл тайван байсан. Одоо надад бас зарим нэг санаа зовлож ирж байна. Ямар санаа зов? Би урд нь хийдэг байсан бүх нүглээ хийж чадхаа болчихлоо. Хийхэд надад цаадтай болчихлоо. Пастор энэ юу вэ?
Энийг өөрчлөлт гэдэг юм аа. Амен. Энэ таны зүрхэнд эзний ариун сүнс таныг өөрчилж байна гэсэн. Бид нар заримдаа ариун сүнсийг өөрийнхөө амьдралд оруулж ирнэ гэхээр нэг л мэдрэх тухайд байдаг. Ариун сүнс орж ичээр би ингээл мэдрэх тэгэл зарим нь болохоор нүдэн жижигэн. Таны нүд жижигнэх жижигнэхгүй байна уу? Таны өвдөг жижигнэ үгүй юу? Та Есүс итгэсэн л бол ариун сүнс таны амьдралд ирсэн гэсэн. Бид нар үргэлж мэдрэмж төвтэй хүмүүс байсан. Одоо бид нар итгэл төвтэй хүмүүс болох ёстой гэсэн. Амен. Бид нар юу мэдэрж байгаагаар биш, юу харж байгаагаар биш, харин хүнд итгэж байгаагаар амьдрах ёстой. Халелуя. Есүс Христийн дахин амьд таныг өөрчлөгч хүч юм аа. Хоёрдугаарт энэ хүч нь Христийн дахин амьдлыг гэрчлэн тунхаглах хүч. Бид нар Есүс Христ итгэх үед тэр түүний ариун сүнсээр дамжиж өгсөн хүчээр дамжиж бид Есүсийг гэрчилдэг. Есүс амьд гэж хэлэх зориг ариун сүнсэл танд өгдөг гэсэн. Библи Ром номд юу гэж хэлсэн гэж зөвхөн түүний сүнсээр дамжуулж бид нар эцэг минь гэж бурхан руу хандаж хэлдэг гэсэн. Халелуя. Зөвхөн түүний сүнсээр. Хэрвээ та бурханыг минь бурхан эцэг минь гэж хэлж чадж байгаа бол таны дотор юу байна вэ? Ариун сүнс байна гэсэн. Халелуя. Амен. Бурханы сүнсгүй бол хэн ч энэ үгийг хэлж чадахгүй гэсэн. Тийм учраас та бурханыг эцэг минь миний амьдрал туслаач гэж хэлж чадж байгаа бол бурханы ариун сүнс таны дотор байна. Та юу мэдэрч байгаа чинь чухал биш ээ. Та хэн итгэж байгаа чинь таны амьдралыг өөрчлөх болно гэсэн. Нэс. Бурханы ариун сүнс тантай хамт байгаа. Тэр ялгуулсан хүчээр таныг өөрчлөх болно гэсэн. Хамгийн сүүлд 3 дугаарт нь дахин амьлалтын хүч нь бидэнд найдварыг өгдөг юм аа. Бүгдээр дэгд байгаа найзтайхгүй. Тэр найдварыг бидэнд өгсөн юм аа. Өнөөдөр хүн төрлөخت нэг үргэлж найдварын тухай ярьдаг. Найдвар байгаа юм. Бүхэл юм дээр өвчин тусгаар найдвар байгаа юм. Бизнес ихэр наач найдвар байгаа юу? Ажилд орлоо наач найдвар байгаа юу? Шалгалт өглөө чи найдвар байгаа юу? Чи чадах уу? Чи мэдэх үү? Чамд боломж байна уу? Чамд татлаад өрхөө байна уу? Таныг ах байна уу? Таныг ихч байна уу? Убаа байна уу? Умаа байна уу? Хэн нэгэн хүн байна уу? Бид нар өөрс найдварын тухай асуудаг. Харин шинэ гэрээ Библи бол найдварын ном юм аа. Хэрвээ та ямар ч найдваргүй байгаа та Библийн шинэ гэрээ номыг уншаарай. Та Библийг уншаарай тэгвэл тэнд найдвар байгааг олж харах болно гэсэн. 1-р Петр номын 1-р үгийн 3-4 дээр ингэж хэлсэн байна. Бидний эзэн Есүс Христийн бурхан болон эцэг магтагдах болтугай. Учир нь бурхан өөрийн агуу их өршөөлөөр Есүс Христийн үхэгсдээс амьдсан амьлалтаар дамжуулан биднийг амьд найдвар руу мөхөшгүй, бузартаагүй, алга болчихгүй бөгөөд та нарын төлөө тэнгэрд хадгалагдсан өв рүү дахин төрүүлсэн юм аа гэж. Халелуя. Биднийг дахин төрүүлсэн, биднийг найдвар руу дахин төрүүлсэн юм аа гэсэн. Бид бүгдээрээ үхэлтэй нүр тулан амьдардаг. Та нарын зарим гайхшгүй үгүй шүү дээ. Пастор би бол үхэлтэй нүр тулдаггүй шүү дээ гэж. Бид бүгдээрээ өдөр бүр үхэлтэй нүр тулан амьдардаг. Яагаад? Почему? Почему? Вы знаете это, Не знаете, знаете. Та мэдж байна уу, мэдэхгүй байна уу? Мэдж байгаа хүн бол гараар өгөхгүй. Огт мэдэхгүй юм бол гараа болохгүй. За ихэнх нь мэдэхгүй. Бид нэр амьдралд үргэлж үхэлтэй нүр тулан амьдардаг. Учир нь амьдралд болж байгаа үйл явдал хизээ бид энэ дэлхийгээс явахыг бидэнд ямар ч баталгаа өгдөг гэсэн. Таны хамгийн хайртай ойр дотны хүн нэг өдөр аваараар энэ дэлхийг орхихыг та харсан баг, хамссан баг. Тэгээ та дотроо яагаад гэж асуусан юм шиг байна. Үхэл яг бидний дэрэгд байдаг. Өнөөдөр би таныг айлгах гайгүй шүү заяа. Бүгд үхэл ярингууд бүгдийг сериэс нь болоо. Би юу хаана ирчээ. Дөрөв би таныг бодит үнийг хэлсэн. Бид өдөр бүр үхэлтэй нүр тулан амьдардаг. Харин Христ дотор найдвар байгаа. Түүнийг амьлуулсан тэр хүч түүнд итгэжтийг бас амьлуулах болно гэдэг найдвар байгаа. Тиймээс үхэл нь бидний хувьд зүгээр туулж гарах ёстой голдоол адил болсон гэсэн юм байна. Үхэл бол төгсгөл биш гэдгийг бид ойлгосон. Үхэл бол төгсгөл биш гэдэг утгаар бид нэр зүгээр үхээд өгөөрэй гэсэн утгаар би хэлэв. Зарим хүмүүс тэгж яадаг. Христ итгэгчдэр амиа хорлсон.
Үнэн дээр жинхэнэ Христ итгэж хүн амиа хорлдоггүй. Учир нь амиа хорлох гэдэг үл нүгэл бурхан таалагддаг. Тэм учраас хэрвээ хэн нэгэн хүн Христ итгэж хүмүүс амиа хорлсонгүй тэр худлаа ярьж байна гэсэн. Тэр хүн эсвэл Есүсийг үнэхээр мэдээгүй, эсвэл Есүсийн нэрээр хэн нэгэн хүн түүнийг мэхэлсэн. Бурхан амиа хорлохыг хизээж дэмжиж байгаагүй. Библиэлд амиа хорлохыг хизээж урайлж ятгах байгаагүй. Христ итгэл хизээж амиа хорлохыг зааж байгаагүй. Би Христ итгэлийн амьдралаар өнгөрсөн 20 жил амьдралдаа нэг ч удаа нэг ч пастор амиа хорлохыг зааж байгааг сонсоогүй. Би дэлхийн олон газар олон янз бүрийн пасторуудтай уулзах үед хинийхэн ч амнаас амиа хорлож амархан шүү дээ. Тэгвэл дорн шууд бурхан дээр очиж штэ гэж хэлж байгааг сонсоогүй. Хэрвээ хэн нэг хүн ингэж ярьж байгаа бол тэр хүн буруу ярьж байгаа гэсэн. Тэр хүн худлаа ярьж байгаа гэсэн. Тэр хүн бурханы эсрэг ярьж байгаа гэсэн. Тэр бас таны эсрэг ярьж байгаа гэсэн. Амиа хорлох бол сонголт шийдвэр хизээж байгаагүй. Амиа хорлох хизээж гарц байгаагүй. Анд найз би таныг Есүсийн нэрээр би ятгамаар. Хэрвээ таны дотор таны эргэн тойрны хэн нэгний дотор амиа хорлох гэсэн бодол байгаа бол энийг хаяарай. Учир нь энэ бол хизээж гарц шийдэл байгаагүй маа. Амен. Харин үхэл бидний хувьд юу болсон гэж зур туулж гарах ёстой гол болж. Харин энэ наан байгаа үхэж дуусах энэ амьдралын энэ эргээс тэр голыг гатлах үед цаана мөнхийн гэр бүл бидний хүлээж яддаг гэсэн. Цаана дэрэг дээр мөнхийн эзэн маань хүлээж яддаг гэсэн. Амен. Тэв учраас үхэл бидний боолчлохоо болсон гэдгийг та ойлгоорой. Хүн төрлөختний дотор найдвар том баг байгаа гэдгийг бид өдөр бүр харддаг ус. Бид хуйлгүй, ёс зүйгүй байдал газар авч, худал хуурмаг нь үн шударгыг ялж байгааг хараад бид ямар ч найдвар алга гэж заримдаа боддог. Бид заримдаа зүрхэндээ хашгирдаг. Яахаараа энэ шудраг муу ингэж хүмүүсийн худал хуурмаг нь шудраг хүмүүсийн амьдралыг сүйтгэж байгаа юм бэ гэж бид нар хашгирдаг. Бид нар энэ төлөө тэмцэх гэж оролддог. Хүчин мөксдөг үедээ бид нар хаана байна тэр бурхан гэж бид нар ярих үе байдаг. Харин найдвар дуусаг. Хүний найдвар дуусах үед бидний өөрсдийн хүч дуусах үед бурханы найдвар жихэн утгаараа бидний амьдралд ил болдог юм аа. Халелуя. Бидний амьдрал нөлөөлж эхэлдэг. Амьд эзэн Есүс тань найдварыг өгч байна. Өгөх болно. Тэр үргэлжлүүлэн өгсөөрч байх болно гэсэн. Ром номын 8 дугаар бүлгийн 31-ээс 32 дугаар ишлэлд хэлэхдээ тэгвэл бид эдгээр зүйлийн тухайд юу хэлэх вэ? Хэрв бурхан бидний талд юм бол, бурхан бидний талд юм бол, бурхан бидний талд юм бол, бурхан миний талд юм бол, бурхан таны талд юм бол хэн биднийг эсэргүүцэх вэ гэсэн. Халелуя. Хэрв үнэхээр бурхан хайр юм бол тэр бидний талд байгаа гэсэн. Амен. Үнэхээр Есүс Христ бидний төлөө нас барсан юм бол тэр бидний талд байгаа гэсэн. Хэрвээ бурхан таны талд юм бол хэн биднийг эсэргүүцэх вэ? 32 дугаар ишлэлээр юу ч хэлсэн гэж тэр өөрийн хүүгээ үл өршөөж харин түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл тэр яаж бүх юмыг түүний хам бидэнд сул өгөхгүй байх вүлээ гэсэн. Есүс бидний төлөө нас барсан юм. Бусад бүх зүйлсийг бурхан бидэнд өгөх чадaltaй юм гэсэн. Халелуя. Бүх зүйлийг Есүс таны төлөө нас барсан бол, Есүс таны төлөө дахин амьдсан бол, Есүс таны төлөө дэлхий дээр ирсэн бол, Есүс Христийг бурхан танд өгсөн бол бусад бүхнийг тэр танд өгч чаддаг гэсэн. Халелуя. Амен. Тэр бидэнд найдварыг өгсөн. Ямар найдвар гэж? Бид нэр зөвхөн энэ дэлхийгээр дуусны дараах найдварын тухай биш. Энэ дэлхий дээр амьдарч байхдаа бид нөгөө найдварын тухай би бас ярьж байна. Тэр бидэнд хайрын найдварыг өгсөн. Магадгүй бидний зарим маань хайр байхгүй гэж ярьж яж болох юм. Хайр бол хуурамч гэж хэлж болох юм. Жинхэнэ хайр амьдрал байдгүй маа. Зүгээр хүмүүс дурлалдаг, дуртай болдог, дараа нь дургүй болдог юм аа. Хүн хайртай гэж ирдэг, дараа нь хайргүй боллоо гэж явдаг юм аа. Хайр байхгүй гэж та ярьж болохыг харин хайр бий. Яг тэр бурхан Есүс Христ болцолгүй хайраар тэр таны төлөө ирсэн юм аа. Тэм учраас хайрын найдварыг бурхан бидэнд өгсөн. Тэр уучлалын найдварыг бидэнд авчирсан. Тэр бидний шинэ амьдралын найдварыг өгсөн бөгөөд тэр эргэж эвлэх боломж байгаа гэсэн найдварыг бидэнд өгсөн. Халелуя. Бурхан бүх зүйл боломжтой юм аа. Амен. Амен. Тэр амжилтын найдварыг бидэнд өгсөн. Тэр гэр бүл доторх найдвар байгаа гэдгийг тэр бидэнд харуулж таны биед хүртэл найдвар байдаг бөгөөд бидний амьдрал болох бүх сайн үйлс найдвар байгаа гэдгийг эзэн хэлсэн. Халелуя. Тэр бидэнд найдварыг өгсөн. Та ажилгүй, амьдралгүй, гэр бүлгүй, боловсрал байхгүй, мэдлэг байхгүй.
Татаас байхгүй, түлхээс байхгүй гэж бодож байна. Найдвар байгаа. Найдвар байгаа. Есүс Христ бол таны жинхэнэ найдвар. Таны амьдралд болж ирж болох бүх сайн сайхан зүйлийн төлөө танд бэлдсэн найдвар Бурханд байгаа. Дахин амьсан энэ баярын амьлалтын хүчийн энэ мэдээ биднийг Есүстэй нүр туллан уулзах боломжийг олгодог. Та түүнийг хүлээн авах үед тэр танд мөнхийн амар тайвныг, тэр мөнхийн найдварыг, тэр бас мөнхийн авралыг таны амьдралд өгдөг юм аа. Сонголт үргэлж таны гарт байдаг. Өнөөдөр энд ирсэн олонх маань тэр сонголтыг амьдралгаа нэг үед хийгээд Есүс Христос миний найдвар юм аа гэж сонгож ирсэн бол магадгүй өнөөдөр энэ цааш анх удаа ирээд Есүс миний найдвар болох уугүй гэж бодож байгаа хүмүүс байж болох юм. Есүс тань найдвар өгөх болно. Та Есүс юм дүр сэтгэлээ найд залбирах үед, итгэлээ тань түүний загалмайн өмнө ирэх үед Бурхан таны хэрхэн уучлахыг, Бурхан тань хэрхэн найдвар өгөхийг та харах болно. Есүс бол найдвар. Бүгдээ босцгоо. Хайр найдвар байгаа. Уучлал найдвар байгаа. Шинэ амьдралд найдвар байгаа ш. Амен. Бидэнд эвлэрэх найдвар байгаа. Амен. Бидний амжилтанд найдвар байгаа. Та нарын зарим ч бодож болох юм. Биний хийсэн болон бүтлгүүддэх юм дөө пастор минь. Би ер нь нэг бүтэлтэй байж үзээгүй шүү дээ. Би яг тэр хүмүүсийн нэг байсан. Ерөнхийдөө найз намайг хүлээн зөвшөөрдөг. Хүлээж авдаг мөртлөө. Би нэг юм баян найдваргүй тэрнээс сэтгэлээр ундаг байсан юугаар тэмцээнд орох болгонд би үргэлж ямар ч шагнал медаль эсвэл ямар нэг юмгүй орцолдог гэсэн. Аваа боломжтой яваад идэг. Тэгээд бид нар юу гэдэг ац дутлаа. Ийм жоо ац дутлаа. Тэгээд баян өөрийгөө би ямар нэгэн тэмцээн оролдоонд орохдоо би юу гэж боддог гэсэн заа. Ямар ч тэмцээн оролдоос би хөлөндөөс шагнал авах гэж байна. Зүгээр сайхан хүсэл өгч. Харин Христэд гэсэн итгэл миний амьдрал нэг найдварыг өгсөн юу гэж би шагнал авах боломжтой байна. Би Есүст итгэснээс хойш би оролцсон тэмцээнүүдээс жижиг том гэдэг нь бол сүмүүдийн дунд ч гэдэг заяа. Ус мосын хэмжээнд биш шүү заяа. Сүмүүдийн дунд юм уу, паструудын дунд бүх тэмцээнээс маш олон медаль. Та нар манай гэрт орж ирсэн бол манай гэр дүүр медаль. Надад найдвар өгсөн байхгүй. Амен. Есүсийн дахин амьдланд надад найдвар өгсөн. Амен. Надад гэр бүлийн гайхалтай найдвар өгсөн. Надад үр хүүхдийн гайхалтай найдвар өгсөн. Бурхан надад эргэж эвлэрэх боломжтой гэсэн найдварыг надад өгсөн. Эзэн бас миний амьдралд амжилт байх гэсэн найдвар өгсөн. Өнөөдөр би өөрийнхөө зүрхэнд юу гэж итгэдэг гэж зүрхнийхээ гүнд өөрийнхөө сүнсэнд юу гэж итгэдэг гэж миний амьдралд ирж болох бүх сайн сайхан зүйлс ирэх болно. Хүний амьдралд амсах боломжтой бүх сайн сайхан зүйлс надад ирэх болно. Библи шингэрээд үүссэн нэгэн чухал үгийг би танд хэлмээр. Хүүхдүүд бүт хөргөл. Альва сайн зүйлс дээрээс гэрлүүдийн эцгээс ирдэг юм аа. Альва сайн зүйлс дээрээс гэрлүүдийн эцгээс ирдэг юм аа. Альва сайн зүйлс дээрээс гэрлүүдийн эцгээс ирдэг юм аа. Халелуя. Альва сайн зүйлс дээрээс гэрлүүдийн эцгээс ирдэг юм аа. Халелуя. Раан зэрэгцээ. Их эзэн минь ээ. Та бүхэн намайг юраар болтугай. Та миний хилэнцгарыг тэлж. Таны дотор надтай хамт байж. Та намайг гайхамш өвчин зовсон бүртгүүлж. Эзэн минь ээ. Та эмсэн. Би итгэж байна. Таны амьдлалтаар дамжуулж. Миний амьдрал альва сайн бүхэн
сайхан өргөн болно. Амен.